За 2014, 15, 16 оныг дамжаад оюутан цэрэг гэдэг ийм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. За энэ оюутан цэрэгийн хөтөлбөрийг манай ард иргэд их дэмждэг. Ер нь хүүхдээ цэрэгт явуулаад бие бэлтрийг хөгжүүлээд эх орон хүмүүжлэлтэй болгоод нэг тийм наад зах нь үг даадаг болгоё гэдэг энэ үйл ажиллагаа явж байгаа. Оюутан гээд сургуульд явсан төгсөөд ирэхдээ цэрэгийн албаа хаацсан ирэх юм бол энэ бол маш их чухал санаачилгаа. Тийм учраас 1 жилийн цэрэгийн албан заадаг юмыг 6 сар руу шахаад 2 сараар татаад ингээд л явах ёстой л ийм л чиглэл рүү явж байгаа. Цаашдаа би нэг санаачлах хэрэгжүүлэе гэж бодож байгаа. Бүр зөвхөн ихтэй сургуулийн оюутнууд биш. Ялангуяа мэрэгжил сургалтын үйлдвэрлэлийн төвд элсэн орсон газар энэ оюутан цэргийн хөтөлбөрийг хэрэгжүүлмээр байгаа. Мэрэгжил сургалтын үйлдвэрлэлийн төв чинь өөрөө дотор байртай штэ. Тэгээ мэрэгжлээ эзэмшээд ирэхдээ цэргийн албаа хаагаад ирэх ёстой байхгүй юу? Бүр тэнд байгаа захирлын хэрвээ одоо цэргийн албаа хаагаагүй бол цэргийн сургалтанд хамруулад тэгээд давхар одоо бэлтгэл офицерын цол олгоод ингээл явчмаар байгаа. Тэгхийн бол одоо Сингапур энэ төрд бол эрэгтэй эмэгтэйгүү цэргийн энэ одоо юмдаа сурдаг. За Солонгост бол 18 наснаас дээш настай бол чи хүн толгой дараалан цэргийн албаа хаах ёстой байдаг ч гэдэм үү. Монгол бол бас энэ боловсролын энэ системийг дамжиж цэргийн албаа хаадаг, явдаг энэ юмыг хиймээр байгаа. Зэвсэгт хүчний анги дээр чи 2 сар бол, хөлийн цэрэг дээр очиод 2 сар бол, эргэж ирээд дахиад зэвсэгт хүчний анги дээр 2 сар болоод тэгэл чи одоо зуныхаа 2 сард нь л хэлж байгаа шүү дээ. Тэгээд цэргийн алба хаасан ийм байдлаар хөрчир дараа нөгөө 45 48 нас хүртлээр хаяа нэг одоо татагдаад сургалтанд хамрагдаад бүртгэлд явдаг л ийм л хэлбэр л дээ.